Сайн байцгаана уу? Би Баяраа Эмчийн. Бид нэр бүгд мэдж байгаа дулааны үйлрэлд одоо чацаг алддаг, суулгадаг, гүйлгдэг. За ийм завир илэрдэг. Тэгэхээр юунаас болоод ингэж ийм нөхөр бидний идж ууж байгаа юмтай шууд холбоотой шүү дээ. Тэгэхээр нэгдүгээрт хүүхдүүдээ гарын тогтмол угаалгаж хэвшүүлнэ. Хоёрдугаарт нь эцэг эхүүд юун дээр анхаарах вэ гэхээр хоолыг удаан хадгалахгүй гэдэгт онцгой анхаараарай. Энэ байгаа агаарт маань микроб, вирус маш хэмжээгээр явж байдаг агаараас гадна тэгэхээр энэ микроб, вирусууд маань яадаг вэхээр бидний хүүхдийн идж байгаа хоол, идж байгаа сүүн дээр бол үржээд тэгээ хүүхдийн гидсэнд байгаа ашигтай бактериудыг өмүүлээд ингээд гидсний өвчин гардаг. Тэгэхээр энэс сэргийлэхийн тулд бид нэр яах вэ гэхээр хоолыг 2 цагаас илүү хадгалж болохгүй. За хоолой хийнгүүтээ тагтай савнд байлгаж агаад хүүхдүүдэд гарын угаалгаж хооллуулчаад тэгээд одоо илүү гарсан хоолой ер нь бол өдөртөө л идэж дуусгана. Тэгэхээр ялангуяа хоолны газрын ажилтнууд бол энэ дээр онцгой анхаарах хэрэгтэй. За хоолыг хийнгүүтээ битүү таглаад тэгээд хөргөшт хийгээд яг тодорхой өдөртөө идэж болно. Тэгэхээр хонуулж ерөөсөө болохгүй. Хонсоо хоолнд бол өөрөө бактери, вирус маш амархан өвчтөг. Энэтэй холбоотой хүүхд том хүн гэхгүй гүйлгэж суулгадаг. Ялангуяа энэ дэр дахиад нэмэхэн тэр бүр онцгой анхаарах хэрэгтэй. Дахиад нэмэхээр хийсэн хоолыг бол хонуулж өмжүүлж болдгүй. Энэ нь яадаг вэ гэхээр зүрхийг гэмтэх тусгай бодис үүсчдэг учраас тэр дорнд идэл ахиж хэрэглэхгүй байх шаардлагатай. Тэгэхээр би юу гэж зөвлөх гээд байна вэ гэхээр хүүхдтэй хоол хийж өгсөн, сүүгээ өгсөн, өөртөө ч хоолоо идсэн, яг тохируулж хийгээд илүү үлдэгдэл хоол битээ гаргаарай гэж зөвлөх гэж байгаа. За дараагийн нэг чухал асуудал нь хэрвээ нэгэнтээ хүүхэд ингэж эргүү болоод хямраад эхлэх юм бол эхний авах хэмжээ чинь ус уулгах байгаа шүү. Бөөлчихгүй байгаа бол усыг уулгана. За бөөлчих юм бол сайн бөөлжүүлчихэд усаа багаар өгнө. Усыг яаж өгөхөөр килограмм биеийн жинд нь 50-100 мл-ээр бодож өгнө. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр 10 элтэй хүүхэд байлаа гэж бодъё тийм ээ. Тэгэхэд килограмм биеийн жинд 50 мл-ээр бодно гэхээр хоногтой хоногийн уух усны хэмжээ шүү дээ. 500-аас 10 мл 100 мл-ээр бодох юм бол литр ус уулгана. За тэгээд дараачийн авах хэмжээ гидсний бактерийн тэмцэртэй байдлыг хадгалж дархлыг сайжруулах бактери өгөх хэрэгтэй. За энэ бактериуд бол аптекуудад зүгээр үнэгүй зарагдчихэдэг. Зүгээр эндээс бол би нэг хамгийн тохиромжтой хүүхдэд өгч болдог бактериуд ашигтай бактери бол одоо энд байгаа лепрозак харагдаж байна. Лепрозак нь өөрөө яадаг вэ гэхээр 5 төрлийн ашигтай бактеритай дархлал сайжруулдаг олигтой. Тэгээд дээрэс нь өшөө витамин А бол амин дэм болон Е-тэй Б-ийн төрлийн амин дэмүүдийг агштай хэмжээгээр агуулсан байдаг учраас маш чухал байдаг. Тэгэхээр бид нэр лепрозака өгөө шингийн юмас агуулгаад ингээд хүүхдээ эхний ээлжинд л авах арга хэмжээ энэ байна. Анхаарал тавьсанд баярлалаа.